Өмнө нь нэг блогийн алаг дэлхий болонгийн ээжил дугаарыг хүлээн авна уу. Энэ удаагийн дугаараараа Герман улсын Кёлн хотоос мэдчилж байгаадаа баяртай байна. Манай энэ удаагийн хүндэт зочин бол бас Кёлн хотод амьдардаг хамгийн анх Германд 19 настайдаа ирсэн улс төр инженер эдийн засгийн чиглэлээр сургуулаа төгсөөд одоо төслийн инженерээр ажиллаж байгаа Инх бад авогтоо эрдэм дэлгэрийг онцолж байна. Манай зочин маань дэлхийн хамгийн анхны мотор үйлдвэрлэсэн Deutz гэдэг хувьцаат компани төслийн удирдагчаар ажилладаг. Эрдмээ маань бидэнд өөрийнхөө компани тухай хамгийн анх яаж ажлын гараагаа эхлүүлж байсан ажлынхаа туршлага болон Герман инженеруудын тухай бидэндээ дэлгэрэнгүй хуваалцлаа. Сайн байна уу? За сайн уу? Дараа юм уу яа? За ажил хэрэг. Сая дуусчлаа. Өдөржингөө ажилласан уу? За ядарч гин үү? Сайн явж ирв үү? Сайн яв. За тэгвэл ороход танай ажилдаа танилцгоо. Окей. За ингээ хоёул Deutz-ийн хамгийн номер 1 моторны өмнө зогссон. За юу дэлхийн хамгийн Тий. одоо анхны мотор, газ мотор тий. Тий. 1867 онд Парист үзэгдсэн тавигдчихсан. Тий. Тэгээ энэ одоо юу ажил тийм үү? Ажил нь тий. Хүн болгон ажиллуулж чадахгүй. Тэгээд тусгай хүн ээж хэрвээ хүсэх юм бол юу аваад цаг аваад ирээд тэгээ асаад айгуу том юм болно. Чи өөрөө харсан уу гэнэ? Өөрөө харсан, өөрөө хуваараа бас видео хийжсэн ассан байх юм. Тийм. Хамгийн анх Германд одоо хизээ ирсэн бэ яа? Одоо энэ Германд сургууль сурсан уу? Ямар чиглэлээр сураад энэ моторын үйлдвэрт орсон бэ? Улс төр сураад. Эхлээд улс төр сурсан шүү дээ. Би 19 настай энд Германд иржсэн. Эхлээд нөгөө оператор тий хүүхэд тасрагчаар тэгээд тэр нь болохоор хилээ сурыг тэгээ ер нь культуртэй танилцъя, нийгэмтэй соёлтой танилцъя гэсэн журмаар албаар тэгэж сонгож хийжсэн. Тэгээ тэрний дараа коллеж сургуулийн бэлтгэл курс яг үнэ сургуулийн бэлтгэл нэг жил суугаад дараа нь улс төр сураад нэг л миний юм бишээс юм шиг байгаа. Улс төр болохоор өөртөө зохихгүй санагдаад тий. Тэгээд дараа нь механик инженер дахиж сураад тэгээл энэ замаар орсон. Энд болохоор нөгөө сүүлд сурч байхдаа дадлага хийж эхэлжсэн. Тэгээд оюутны дадлага. Тий, оюутны дадлага тэгээд нөгөө юу техник project management тэрэн дээр тий менежерийн туслаач гэсэн тий тэрэн дээр дадлага хийсэн. Тэгээд явсаар агаад сүүлдээ бас төслийн ажлыг хичээд төслийн ажлыг бичдээ энд ажиллаад одоо цалин авч байсан гэсэн үг. Тий. Бас зүгээр юм шүү тий. Зүгээр. Бас адилхан яг 35 цаг ажиллаад цалин өндөр биш ч гэсэн ямар ч байсан. Тэгээд одоо юу гэсэн үг вэ? Төсөлтийнхаа ажлын судалгааг энэ компани дээр хийгээд тэгээ энэ компани зориулж төсөлтийн ажлаа бичсэн. Дотор нэг процессээс нь тэрийг юу яаж гэсэн сайжруулж эсвэл тэ нөхс үгийг олж сайжруулж гэсэн тийм ажил. Тэгэл ер нь тэр дадлага хийсэн үеэсээ хойш тэгэл эндээ үлдсэн. Одоо хэдэн жил энэ ажиллаж байгаа? Тэр оюутны цаг магаа нийлүүлээд явах юм бол бараг 7-8 жил болж байна. Юу компанийнхаа талаар тавч танилцуулаач. Окей. Тэгээд дэлхийн хамгийн анхны мотор хийж эхэлсэн компани Кёлнд байгуулагдчихсан. Николас Аугуст Отто, тэгээд Eugen Langen. Тэгээд манай компани дээр үед жишээ нь Benz, Daimler ажилладаг байсан. Тэгээд бас Bugatti манайд ажилладаг байсан. Тэгээд энэ моторнууд нь айгүй том өөрөө санаачлаг гаргаад бүгдээрээ нөгөө машин дээр эсвэл нөгөө нэг морин тэрэгний оронд тийм жижигхэн хүн авч явахаар тийм машин тийм мотор хийлдэг гэсэн чинь одоо яаж ийм том юм болохгүй шүү дээ гэхээр Daimler өөрөө тэгээд Deutz-аас гараад
доошоо очиод баваар тэгээд өөрөө тэнд очиод тэгээд би манай болохоор нөгөө машин гэхэд жижигхэн машин зам дээр явдаг гэхээс илүү үйлдвэрийн ч юм уу эсвэл агро техникийн том машинуудыг эсвэл тэгээд вагон тэгээд онгоцны нөгөө нэг тим юм том моторнууд үйлдвэрлэдэг газар тийм. Герман инженеруудтай ажиллахад ямар вэ? Зүгээр. Айгуу юу лээ одоо германчууд одоо инженер айгуу алдартай шүү дээ тийм маш олон төрлийн инженер ерөнхийдөө юмыг зохион бүтээгтэй нэлээ одоо дэлхийн сайн одоо улсуудын нэг багтдаг тийм. Тэгээд үнэхээр тийм ингээд юм юу гэдэг юм уу одоо шин санаа ихтэй тийм үү ерөнхийдөө инженер нь юугаараа ямар одоо арга байдлаар ажилладаг вэ? Угаасаа туршлага тий одоо өнөөдрийг хүрсэн тэр юунаас авах юм бол их байдаг баг. Гэхдээ эднэрийн гол бас чанар нь айгүй нэг хуур гэх юм уу эсвэл ингээд янз бүрийн solution олохтой айгүй сайн нөгөө тий асуудал гарлаа гэж авах дараа нь ингээд олон талаас нь харж чаддаг болоо. Тэгээ би биентэйгээ бас тэр талаараа ярилцаж тий уучраа олоод окей тэгээд тэр нөгөө нэг олсон тэр solution-а юу сайн юу яаж чаддаг л. Ажил хэрэг болгож чаддаг. Тий ажил хэрэг болгож чаддаг. Тийм тэгээ ямар ч байсан тэрийг айгуу дандаа бас төлөвлөнө. Тэгээд төлөвлөгөөгөөрөө яг явна. Ерөөсөө ямар ч тийм төлөвлөгөөгүй юм эхлэхгүй. Эхлээл ерөөсөө сэдв гарч ирээл сууцгаагаал окей ямар ч байсан цагийн хувьд тийм байна. Тэр хооронд ингээх ёстой. Тэгээд гол асуудал нь юу вэ? Гэтэ яг бидний нөгөө гүйлгээ явах юм байна шүү дээ. Айгуу тийм дасан зогцох чадвар. Тэгээ багнаа чадвар нь юмыг жоохон биднээс бол жоохон суул яж магадгүй. Одоо жишээ нь миний бодлоор бол монголчууд ингэдэг юм шиг санагдаж байна. Асуудал гарлаа ингээд угаасаа ингээд асуудал гарсаар ингээд өөр хүүхэд насаас нь ахуулаад асуудал гарах бол жирийн үзэл тэрэнд ингээд за асуудал байлаа. Одоо энийг яа шийдэх үү гэл ингээд дараагийн ингээд А Б төлөвлөгөөнүүд нь дандаа ингээд тархинд нь явж идэг айгүй хуурах чадвартай юм шиг монголчууд тийм юм шиг санагддаг. Германчууд болохоор яг л ингээд одоо алхамаар төлөвлөсөн юм ингээд хийгээ явдаг. Тийм онцлогтой юм шиг санагдав. Гэтэ хүн болгон мэдээж тийм биш л ахaltaа. Тийм өөр. Гэтэ ерөнхий төлөв нь бол тийм тийм. Тэгээд чамд ингээд ороход энэ ажилд ороход нэгсэлд одоо амархан зүйл чинь юу байсан бэ? Нэгсэл нөгөө эсэргээрээ хэцүү зүйл нь юу байсан бэ? Энэ герман инженеруудтай хамт ажиллах. Амархан зүйл гэж саяхан бит хоёрын ярьсан угаасаа дасан зохицох чадвар тийм тэгээ ер нь бид нар ч бас их гаднаас нь ажиглаа тэгээ хурдан энд ингэдэм байх тэр нь ингэдэм байх гэдэг тэрийг айгу хурдан яачдаг анализ хийдэг. Тийм болохоор гайгүй зоохон зөө хүндэртэй асуудал гэх юм бол тэглээж гисэн хүмүүстэй л харьцаж байгаа болохоор ер нь хүмүүстэй харьцах тэр юу л айгүй юу жоохон хэцүү. Учраа олох гэх юм уу тийм янз бүрийн хүмүүс байна. Нэгсэл одоо өөрийнхөө санааг яаж ойлгох вэ гэдэг юм. Тийм. Хэрвээ чи хичнээн би өөр болохоор амар тийм олон юм ярихгүйгээр нэг гол юм яриад намайг ойлгох болов гэсэн юутай хүлээлттэй тийм байдгүй яг л юу яаж ивэл хэрвээ л яг ойлгуулъя гэж бодож байгаа бол тэгээд нөгөө хүн чинь чиний толгойд байгаа юм мэдэхгүй шүү дээ бас чиний тэр левел байгаа одоо тийм чиний мэдж байгаа мэдэхгүй юм чинь угаасаа давтагч юм уу эсвэл бүр сайн тодорхой тайлбарлаж өгөх их чухал юм шиг. Хойлоо ингээ явж байгаад юу үзээ очиж. Юу. Надаа юу харагдаж байгаа электромашиныг юу яадаг? Цэнэглэгч. Электромашиныг цэнэглэгч. Чи юуг төсөөлж байна? Гэтэ гадар харсан зүгээр л нэг юм дөрвөлжин юм биш юм уу? Очиж харъя тэгвэл гоё юм хараалах. Түрүүн чамд хэлжсэн харуулъя гэсэн. Цэнэглэгч электрон одоо трактор электрон байх юм бол энэгээр цэнэглэн гэсэн үг юм тий? Тэгээ айгүй хурдан. Хурдан маш хурдан. Тийм болохоор айгүй хэрэгцээтэй байгаа. Нэг жилийн дотор хөгжүүлээд тэгээд гаргасан байгаа.
яа. Нэгэн том л харагдаж байна тий. Окей, тэгвэл одоо бүгдээрээ Татгшаар одоо юу үзүүлэх гэж байгаа? Innovation Center авъя. Энэ юу чинь баг офис маягийн юм биш тий. Танаа инженер та нар ирж энэ шин санаагаа ажиллаа ярилцдаг гэсэн үг. Тийм зөвхөн инженерүүд биш ер нь тэгэл Бүх бүх ажилчдад нээлттэй. Тэгээд дуртай хамгаал янз бүрийн өрөөнүүд ингээд хуваацсан. Бүр жижигэн цогөл байх юм бол нэг жижиг өрөөнд бүр тасарч ороод бусдаас ямар ч юу байхгүй. Тэгээд дотроо юу саадгүй ажиллах юм уу те. Тэгээд шилэн бид нар надад юу ч сонсохгүй. Тийм кабинтийн гаднаасаа дотроосоо эсвэл ийм угаасаа юм том өрөөнд ажиллах туртаа хүмүүс эцэстэй тэрэнд нь болохоор энэ юм ч юм уу. Тэгээд ер нь бүхэл юм энэ зориулсан юм уу тийм хангагдсан. Яриа суугаад аягүй тогтоо барыг тий янз бүрийн ажлын хэрэгсэл мэргэсэл тийм юм бүгдээр бас байдаг. Тэгээ гоё газар. Шинэлээ төрүүлээд шинээр хийсэн юм шиг байна тий. Нэгдэд 3 жил болж байгаа. Аягүй шившин тий. Би танай байгууллагыг амар тийм. Яагаад ч 1800 гад оноос надад анх үүсэн байгуулагдсан. Тэгээд тэр нэлээ хуучин компани байдаг байх гэж төсөөлтэйсэн билээ. Эсэргээрээ тийм аягүй шин зүйлүүд аяг хийсэн юм тийм. Яг нөгөө нэг толгоонд дэжтэй бүр ингээд дээр үеийн фабрик айгуу үйлдвэр тий гэж ингэж бодсон. Германд ирээд хамгийн одоо хэцүү толгорч байсан бэрхшээл чамд байсан. Сурч эхэлж байхад л жоохон очроо болох гэж нэлээ. Жоохон тий шалгалтандаа унах ч юм уу. Тиймэрхүү асуудлуудтай. Тэгэл яг нөгөө заасан 3 жилд сурч дуусахгүй 4 жил сурах ч юм уу тий. Чинь гадаад бидний хувьд л хэвэн л үзсэн. Тэр. Гэтэ заримдаа хаа нөгөө хам сурж байгаа хүүхдүүд төсөөд явчихаар амар тий. Бас сэтгэл санааны дарамт ирнэ штэ. Тэгээд дээрэс нь яг нөгөө бид нэр болохоор тийм ичим хий ч юм уу би л тэр жоохон багтаа ирсэн. Тэгээд угаасаа нэг сайн мэдэхгүй. Манай нөгөө цогтаа сурч байгаа хүмүүс над дээр надтай яага найзлахгүй байна гэл. Над дээр яага эртгүн болоо гэл өөрөөсөө амар ганцаараа. Уулын чи өөрөө л тэд нар дээр очиж тий connection хийх юм байлаа. Тийм үү. Тий тэгж байгаараа. Би бас тэгж яагаад надтай харьцахгүй байна гэл амар сэтгэл санаагаар унжээсэн. Тийм. Тэгэхээр яг сүүлд нь бодоод байсан чинь чи л өөрөө ихний асуу юм тэгсэн бол хинт чамайг үгүйгээ төлөхгүй л байсан. Тийм үү. Мэдвэр юм бэ. Тэгээд яг миний сонсч ирснээр Германд болохоор одоо инженерийн мэрэгжил аягүй эрэлт хэрэгцээтэй. Тэгээд дээрэс нь бас цалин өндөр. Одоо жишээ нь ингээд Германд ингээд цалингийн татвар өндөр байдаг шүү дээ. Яг хаа тэгээд нэг хэд хэдэн хуваацсан байдаг. Ганц бие хүн хамгийн өндөр татвар төлдөг одоо тэгээ бас арай бага татвар гэр бүл болсон хүмүүс нэг нь арай бага татвар төлдөг. Тэгээд нэгсэл ганцаараа байгаа эмэгтэйчүүдийн бас татвараас нь бас хөнгөлж өгдөг тийм хүүхдтэй тийм хүүхдтэй хүмүүс хүүхдийнхаа тоогооос хөнгөлдөг. Тэгээд чи ойролцоогоор хэдэн хувийн татвар төлдөг вэ? 40%. 40%. Тийм. Бас тэгээд нэлээ өндөр шүү тийм. Гэтэ яг тэгээд сүүлд нь би тэгтээ тэрнийхээ учрыг нээсээ олоо. Гэтэ надад тгий санагдчих. Хичнээн ингээд нэг өндөр юм шиг санагдаж байгаа боловч тэр чинь нөгөө нэг тэрэн дотор чинь эрүүл мэндийн даатгал чинь орцсон байгаа тийм. Эрүүл мэндийн даатгал болохоор тал хувийн албан газар нь төлөө тал хувийн хувь хүн өөрөө төлдөг тийм. Тэгээд бас дээрэс нь болохоор нөгөө юу тэтгэврийн даатгал бас орцсон байгаа. Тэгээ нийгмийн даатгал гэхээр бас тийм ч өндөр биш юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгээд бас тэрнийхээ хажуугаар нөгөө Герман чинь тийм нийгэм рүү хандсан одоо улс төрийн систем нь тиймэрхүү болохоор одоо жишээ нь муу олж байгаа хүмүүс рүү нөгөө мөнгө нь явдаг тийм. Тэрийг ч надад айгүй зүгээр юм шиг санагдсан. Окей, муу олж байгаа хүмүүс нь тэгээ явж байгаа зүгээр. Гэхдээ яг нэгсэл одоо жишээ нь ажилгүйдлийн мөнгө ажилгүй байгаа хүмүүс нь цалин бидний энэ татврын мөнгө. Тэгээ жоохон сайн хоёр талтай тий угаасаа тэгээд үнэхээр ажил хийгээд олдохгүй байгаа хүн байж болно тий. Тэрнээр бол окей. Тэрнээс биш бас ашиглаад тэгээд нөгөө байдаг давуултаа удаан хугацаагаар гэртээ байдаг хаалцхий. Тэгээд тэнгуүч чинь тэр өөрөөс нь хүмүүс нь ч гэсэн айгу юу байхгүй, мотивац байхгүй. Тэгэл гэртээ ямар ч хийсэн юм байхгүй. Тэгээ бүх юм нь зарим нь болохоор ингээд зарим мэрэгжил баг зарим хүмүүст хийдэм шүү. Зарим одоо
гэртээ ажилгүй сууж байгаа. Ажилгүй хэрнээ одоо улсаас нөгөө нэг ажилгүйчүүдийн мөнгө авч байгаа штэ тий. Хангалттай. Тий хангалт. За хангалттай ч юм мэдгүй гэтээ тодорхой хэмжээний мөнгө авдаг. Тэгснээ баг өөрийнх нь мэрэгчлэр гараад ажил хийгээд тэр цалин нь баг тийм одоо тэрнээсээ баг байна тийм. Арай багч биш арай жоохон их гарсан ч гэсэн тэгэл зарим хүмүүс за ингэж гарч өөрөө зоож ахаар баг гэртээ сууж. Тэгэхээр бас тийм тэгэхээр яг хоёр талтай. Хоёр талтай тийм. Ажлаасаа гадна ажиллахаас гадуур бас ямар ч хөлөө цагаараа юу хийж за юу DJ гэдэг тэрүүгээрээ нилээ явж байгаа. Дээрээс нь бас чадахгүй ч гэсэн сакс тоглох туртай. Тэрүүгээрээ явдаг юм аа. Манай үзэгчид сонирхолтой ярьцлага өгч олон улсын түвшинд гарч ажиллая гэсэн хүмүүст болон ялангуяа инженерийн чиглэлээр сурах гэж ажиллаж байгаа эмэгтэй хүмүүст боломж байгаа гэдгийг та энэ дугаараас харсан байх гэж найдаж байна. Хэрвээ та өөртөө итгэлтэй бололтой бол дэлхийн ямар ч компани үүд хаалга нээлттэй гэдгийг манайд очны ярианаас олж авсан байхаа. Та бүхэндээ баярлалаа, баяртай. За эцмээ баярлалаа. Миний урилгыг авч ярилцлаганд оролцсонд баярлалаа. Баяртай. Өрсөн баярлалаа. Баяртай. Хүндтэй хэлдээс хийж чадахгүй наа. Хизээч хийхгүй гэсэн юм а дандаа хийдэг. Давхгүй даваагаа хэд авдаг ч үлээ. Тийм. Ганцаараа хийхгүй юм чи. Тий, манай манай тийм бол айгүй залуу. Тэгээ бүгдээрээ айгүй дандаа hands on ментал юу гэдэг та тий. Бүгдээрээ ингээд гараа өргөж ингээд санахад хийх айгүй их сапа ингээд яг ингээд байж аваа. Идэвхтэй ингээд оролцъё гэдэг. Дайрал гэдэг юм шүү дээ. Хийч.